Hammer битгий овор. Битгий овор. Sophie, sweetie, pass it to Trent. Trent. Болж байна. Хүүхдүүдээ бэлдсэн зүйлээ мартаагүй ээ. Хүүхдүүдээ бэлдсэн зүйлээ мартаагүй ээ. За завсралгаа. Бүгдээрээ наашир. Everybody. Трикс наашир. There we go. Okay, so here's what we're going to do, all right? Одоо бид юу хийх вэ гэвэл Trent, I want you to fake the pass to Annie. Энни чи урагшаагаар. Трик Энни дамжуул. Энни чи Софи дүү. And Chris. Sophie, I want you to hold the ball and draw the defense out to you, all right? Софи айлын хамгаалагч дээгүүр давуулан Крис дамжуулж Крис урагшаа хүчтэй довтлно. Яг давтсан шигээ шүү. Хүмбэр ойлгосноо? Everybody got it? За тэгвэл урагшаа. Go get him. Бүтэн сайн өдрийн хөл бөмбөг нэгд өдрийн ажил хоёрыг төстэй гэж боддоо. Байгууллага дэх багууд ихэнх тохиолдолд хамгийн гол зорилго тэргүүн зүйлээ тодорхой мэддэггүй. Зөвлөлөгч тоглогч нар суур зүйлээ ойлгодоггүй. Тэд ижил зорилгонд хамтдаа зөвлөхийн оронд тусдаа тал тишээ ажиллаад л байдаг. Ихэнх байгууллагуудын хувьд гол асуудал нь өндөр түвшний зорилго тавих. Түүнийг хэрэгжүүлэх стратеги гаргах чадваргүй мөн тэдгээр зорилгоо үйл ажиллагаанд хөрвүүлж чаддгүй доршдог. Амжилтанд хүрэх бол агуу зорилго, стратегтэй байх, тэдгээрийг хэрэгжүүлэх гэдэг нь шал өөр зүйл юм. Үүнийг гүйцэтгэлийн ангал гэж бид нэрлэдэг юм. Ягд гүйцэтгэл нурдаг, ягд зорилго тэргүүн игнэндээ үйл ажиллагаа болж чадаагүй талаар тодорхой статистик байгаа юм. Анхны тогтоосон зүйл бол эдгээр судалгааны зөвхөн 15% л байгууллагууд өөрийн гол зорилго тэргүүн зүйлээ тодорхойлсныг гаргасан. Мөн олонх тохиолдолд хэтэрхий олон зорилготой. Эсвэл тэдгээр нь хэд ойрхон өөрчлөгддөг. Эсвэл зорилгоо огт тодорхойлоогүй байдаг. Мөн ихэнх тохиолдолд энэ тухай өргөн хэмжээгээр ярилцдаггүй. Манлайлагч юунд хүрэхээ мэддэг гэдэг нь тэргүүн игнэнд хүн болгон зорилгоо мэдэж үйл ажиллагаа болгож чадна гэсэн үг биш юм. Яг үнэндээ тэргүүн игнээ арын игнэнүүдийг бий болгодог. Хоёрдугаарт хүмүүс зорилгоо мэдэж байж болно. Гэхдээ ихэнхдээ зорилгодоо автаагүй байдаг. Судалгаагаар зөвхөн 19% тэд гол зорилгодоо хүрэх зүрх сэтгэлээ өгдөг гэдэг нь харагдсан. Энэ зөвхөн 5.1%. Энэ байдалд хүрэх хэд хэдэн шалтгаан. Гэхдээ үндсэн шалтгаан нь бол зорилго нь эзэн болдоггүй. Зорилгод хүрэхдээ тэрээр ямар хувь нэмэр уулахаа мэддэг. Энгийнээр хэлэх юм бол тэд зорилготойгоо сэтгэл хөдлөлөөр холбогдоогүй байдаг. Оролцооч байхгүй, хариуцлагч байхгүй гэсэн. 3 дугаарт. Эдгээр санал асуулгаас боломжит ажлын цагийнхаа 49%-ийг хамгийн чухал зорилгодоо зарцуулж, үлдсэн хэсгийг яаралтай, илүү чухал биш ажилд зарцуулдаг байна. Тэд яаралтай ажилдаа хэтэрхий сатаарснаас чухал зүйлсээ үгүйсгдэг байна. Эцэст нь хүмүүс гол зорилго, чухал зүйлсээ мэдэж болно. Түүгээрч барахгүй автсан ч байж болно. Гэхдээ тэднээс юу хийхийг хүлээж байгааг мэдэхгүй байдаг. Судалгаанаас харахад ажилчдын 51% нь байгууллага зорилгодоо хүрэхэд ямар ажил үүрэг гүйцэтгэхийг ойлгодоггүй байна. Хүн болгон зорилгыг ухамсарлаж, зорилтоо хэрэгжүүлэхэд тухайлан юу хийх ёстойг мэдээгүй цагт зорилгодоо хүрч чадахгүй. Зөвхөн зорилгоо ойлгосон цагт л зөвхөн тэр л цагт тэдэнд зорилгодоо хүрэх шинэ илүү арга замыг
эрэлхийлэх эрх чөлөө нэгддэг. Тэгэхээр урд өмнө хүрч байгаагүй зорилгыг хэрэгжүүлэхийн тулд урд өмнө огт хийж байгаагүй ажлыг хийж эхлэх хэрэгтэй болдог. Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд багийн бүтээмжийг маш их сайжруулах боломж бий юу гэж сонирхож байгаа. Үнэхээр ингэж болох уу? Миний хариулт үнэхээр болно. Багийн гишүүн болгонд зорилго тодорхой, ойлгомжтой байна гэж бод. Байгууллагын хүн болгон зорилгондоо автсан, зорилгондоо хүрэхэд оролцсон тохиолдолд хүн болгоноос чөлөөлөгдөн гарах энерги, бүтээлч сэтгэлгээ ямар байхыг төсөөл. Эдийн засгийн үр өгөөжийг бодоод үзье. Багийн гишүүн бүр цагийнхаа дийлэнх хэсгийг тэргуун зүйлээ хэрэгжүүлэхэд чиглүүлнэ. Юунд хүрсэн байж болох талаар бодъё. Багийн тоглогч бүр яг юу хийхээ тодорхой мэднэ. Найзуудаа, боломж хязгааргүй байна.